Сайн байцгаана уу? За өнөөдөр бүгдээрээ шинэ зурц зүгүүд сурцгаая. За та бүхэн маань өмнөх 1-2 дахь зурц зүгийн тайлбарыг нь мэдвэр байвал миний YouTube сувгаар ороод үзээрэй. За эхний зурц зүг нь 물을 건너봐야 알고 사람은 지내봐야 안다. За усыг гатлаж үзэж байж гэж юм тийм ээ. 건너다 гэдэг үг шүү. Тэгэхээр шинэ үгүүдийг бичиж аваад агараа. 건너다 гатлах, 봐야 гэвэл үзэж байж. За мэдэх ба хүн нь 지내다 хамт өнгөрүүлэх, хамт байх тийм ээ. Одоо жишээ нь 잘 지내요 гэлтэгвэл сайн сууж гэнэ үү юу вэ гэсэн утгатай байхгүй. Хамт байж мэддэг. За аялда гэдэг үг нь энда гэдэг нөхцөл залхаараа ил хэсэг нь гээгдсэн байна. Тэгэхээр усыг гатлаж байж мэднэ, хүнийг нөхөрлөж байж мэднэ буюу ерөнхийдөө бол хүний сайныг нөхөрлөн байж мэднэ, хүлийн сайныг унан байж мэднэ гэд Монгол зурц зүгтээ дүүцэж байна. 자, хоёр дахь нь 개 똥도 약에 쓰려면 없다. За, 개 гэдэг чинь нохой, 똥 гэвэл бас тийм ээ. Имэнд хэрэглэх, 쓰다 гэхээр хэрэглэх, өрөх гэсэн утгатай, бичих гэсэн утгатай тийм ээ. Үрийг гэвэл байхгүй байдаг гэж. Тэгэхээр ингээд элбэг байдаг зүйл ч гэсэндээ яг хэрэгий болохоор алга болчдөг. Нэг тиймэрхүү утгатай. За, 으려면 гэвэл тгий гэвэл гэсэн дүрм. Тэгэхээр голсон юм голд орох. Яг хэрэгтэй зүйл хэрэгий болохоор алга болчдөг гэсэн утгатай. 자, урт нь 비행기를 태우다. 비행기를 태우다. 비행기 гэхээр онгоц, 태우다 гэвэл хөөргөх. 타다 гэдэг үг нь 태우다 болж хуурж байна. Энэ бас өөрөөр шатаах гэсэн утгаараас орж ирдэг. Уусэл 태우다 гэвэл хувцас шатаах. Онгоц хөөргөх буюу энэ хил цутгахтай юу яаж байгаа юм? Хит их магтахыг хэлж байгаа. Хит их магтах. 과찬하다 гэсэн үг. 과찬하다. За, цаасан малгай өмсгөх ч юм уу те. Тиймэрхүү юм дээр. 선생님 비행기 태우지 마세요 гэж хэлвэл багш намайг хитрхи хөөргөөрэй гэсэн хитрхи битгий магтаарай л гэсэн үг. За дараагийн дөрөв дэх зурц зүг нь 핀 수레가 더 유란하다. За 프다 гэвэл хоосон тийм ээ. 수레 гэвэл төрдөг тэргийг хэлж байгаа. Тэгээд илүү дуу чимээтэй тасняс хийсэн чимээтэй байдаг гэж. 유란하다 гэдэг үгийг цэжлээрээ тасняс хийсэн чимээтэй. Тэгэхээр хоосон зэрэг илүү чимээтэй. 빈 수레가 더 유란하다. За монголоор дүүцэх зурц зүг нь одоо муу хүний дуу чанга ч юм уу те. Эсвэл хоосон толгойтой хүн илүү их юм ярьдаг ч юм уу. Яриа хэрэггүй юм ярьдаг ч юм уу тэгж орчуулж байна. Тэгж одоо дүүцүүлж байна. За дараах нь 가는 토끼 잡으려다가 잡은 토끼 놓친다. 자 가는 토끼 гэхээр явж байгаа туулаа гэж юм тийм ээ. 잡으려다가 잡다 барих тэн дээр 으려다가 гэдэг дүрм залгачаараа тих гэж байгаад жишээ нь 려고 하다가 гэдгийг товчлоо бичиж байгаа гэсэн үг байхгүй барих гэж байгаад 잡은 토끼 잡다 барих өнгөрсөн цаг дээр барьсан туулаа тэгээд нүчида гэхээр алдах за нүчида маань хатууснаас хоцрох онгоцноос хоцрох ч юм уу эсвэл боломж алдах эднэр дээр хэлдэг 기회를 놓치다 비행기를 놓치다 онгоцноос хоцрох тэр алдаад явуулчих чинь гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр явж байгаа туулайг барих гэж байгаад барьсан туулайгаа алднаа. Тэгэхээр хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно. Тэ? Яг шууд утгаараа л ерөөсөл би энийг цээжлэх гэвэл явж байгаа туулай барих гэж байгаад барьсан туулайгаа алднаа гэсэн зурц зүг нь монгол хэлний одоо хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэсэнтэй адилхан байхгүй юу. Тэгэхээр ингээд цээжлээд өөрийнхөө зохиомжлогт оруулаад бичээд авах юм бол өндөр оноо авна шүү. Тэгээ энэнийхээ араас ранан мари иддиши гэдэг илэрхийлээд нь шүү дээ. Тэрийг ингээд залгангуудаа өөрийнхөө санааг хэлдэг байхгүй. За жишээлх юм бол 가는 토끼 잡으려다가 잡은 토끼 놓친다라는 말이 있듯이 гэж хагаад араас нь өөрийнхөө илэрхийлэх гэж санааг бичнэ гэсэн үг байхгүй. За тэр илэрхийллийг цэжлэж авчаарай. ранан мари иддиши гэдэг үг байдаг шиг гэж. За дараах нь 오르지 못할 나무는 쳐다보지도 마라. За 오르다 өсөх, овирох тийм ээ. Тэн дээр авирч чадахгүй мод нь ширтэж битгий хар. 쳐다보다 гэхээр ингээд удаан харахыг хэлэх байхгүй. Битгий хар гэсэн утгаараа авдаг. Авирч чадахгүй мод руугаа харахын чирэг байхгүй гэж орчуулж басвал. Өөрийнхөө хим хэмжээндээ бай. Өөрийнхөө хим хэмжээг мэдэр. Хизээч хүрэхгүй зүйл рүүгээ шунаад хэрэггүй л гэсэн утгатай. За 우물 안 개구리. 우물 안 개구리. 우물 гэдэг нь худаг, 안 гэвэл дотор, 개구리 гэхээр мэлхий. Худаг доторх мэлхий гэдэг нь юу гэсэн үг гэхээр яг тэр худаг доторхоо л мэддэг, худгаасаа гараад өөр юу ч мэдэхгүй гэсэн үг. Ер нь л нөгөө монголоор бол туглын бэлчээрээсээ гарч үзээгүй гэсэн утгаараа авч байна.
Эсвэл тэр сумдах юм аа л мэддэг, сумнаас цааш ингээ амиг хотын имийг олохт мэдэхгүй гэсэн утгатай. Юм үзэж нүд тайлаагүй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр худаг доторх мэлхий гэж бас ярьдаг байна. За дараагийн зурццуг нь 팔 없는 말이 천리가 간다. За 팔 гэдэг нь хөл тийм ээ, хөлгүй үг буюу одоо худлаа, цуу яриа, худал үг гэсэн үг. Тэгээд мянган бээр газар явдаг. Муу үг мудан улаатай гэдэг ч юм уу тий. Эсвэл худал үг маш хурдан тархдаг гэсэн утгатай байхгүй. За дараагийнх нь 갈수록 태산이다. Нөгөө давааны цаана даваа гэдэг утгатай байхгүй. Тэгэхээр када чи явах энэ дээр илсүрүг гэдэг дүрм залгахаараа явах тусмаа. Тэгэнгүүтээ 태산 гэвэл асар том уул, том уул. Хийх тусам хүндэрдэг ч юм уу. Эсвэл давааны цаана даваа байдаг. Эсвэл явах тусам өндөр уул гарч ирэл гэсэн үг байхгүй. За сүүлийн үг нь код тары고 сүг тары다. За код гэдэг чинь гадна тал нь гэсэн үг тий. Гадна тал нь өөр, дотор тал нь өөр. Гаднаа өөр, дотроо өөр гэсэн үг байхгүй. Эсвэл ингээд хоёр нүур гаргах ч юм уу. Хүний ирээ дотроо могоо ирээ гаднаа гэдэг чинь тэрэн шиг л утгатай гэсэн үг. Дараагийн 10 зурц зүгээр болцгаая. Баяр таа.